Боловсрол шинжилгээ ухааны яам шинжилгээ ухааны технологийн сан олон шинжилгээ ухааны академиас зохион байгуулдаг шинжилгээ ухааны технологи орон нутагт төсөөлөй аяныг 10 удаагийн аянд оролцож байна. Энэ 10 удаагийн аян өнөөдөр Хэмтээ аймагт зохион байгуулагдж байна. За эргүү арга хэмжээнд бол шинжилгээ ухааны академийн харийн хүрээлэнгүүдийн олон судлаач нар судалгаа шинжилгээний үр дүнг танилцууллаа. Миний хувьд бол шинжилгээ ухааны академийн судалгаа боловсролын хөгжлийн үр дүнг улс нутгийн хөгжилд ашиглах сэдвээр бэлтгэл танилцууллаа. За энэ хүү бэлтгэлийн танилцуулсны хүрээнд бол өнөөдөр Хэмтээ аймгийн Даргын хамт газар шинжилгээ ухааны академи санамж жижиг хамтын ажиллагааны санамж жижиг байгууллаа. Санамж жижигээр бол ерөнхийдөө 5 чиглэлийн хүрээнд ажиллахаар энэ хүү санамж жижиг байгуулсан. Ингээд ер нь бол дамтын энэ хэлэлцүүлгийн үр дүнд бол ер нь бид нар судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулахаас гадна орон нутгийн байгууллагуудаас бид нар бас тусгайлан захиалга өгч ажил гүйцэтгүүлэх санал илүү олноор ирвэл энэ маань нэлээд үр дүнтэй болно гэж бодож байна. Өнөөдрийн аянд оролцсон баяртай байна.